За эрүүл амьдрах арга ухаан. Эмгүүгээр өөрийгөө ангааж идэх онлайн дасгалжуулалтынхаа танилцуулга уулзалтыг эхэлж байна. Микрофонуудаа нь хаачих хэвгүй хэдүүлээ хүмүүсийнхаа. За бидний тухай бидний пэйж хуудсыг дагдаг, юу хийж явааг минь мэддэг болсон хүмүүсүүд байгаа. Дасгалжуулалтанд хамт суугаад биднийг маш сайн мэддэг хүмүүсүүд байгаа. Мөн анх удаага уулзаж бидний тухай сонсгосон хүмүүсүүд байгаа учраас өнөөдөр бид гурав өөрсдөө очихын танилцуулъя. За намайг Бадарчин Жаргал гэдэг. Дайн усад ажиллаж амьдраад 25 жил болж байна. За арцаг тарих нухсныг ажилтныг засах хийм бариан чиглэлээр энэ дайн усад энэ мэргэжлийг эзэмсэн. За өөрийнхөө эмнэлгийг байгуулад энэ мэргэжлээрээ ажиллаж байгаа юм бүсгүй байна. За үүнийхээ хажуугаар онлайнаар эрүүл мэндийн дасгалжуулагч гэсэн энэ чиглэлээрээ хүмүүсүүдтэй зөв амьсгалтын дасгалаа явуулдаг ийм нэгэн бүсгүй байна. Сайн байцгаана уу? Намайг Хөвгөөгийн Түмэн шиг гэдэг. Би Герман улсад 23 жил ажиллаж амьдарч байна. Миний үндсэн мэргэжил совилогч. Би мөн энэ үндсэн мэргэжлийнхаа хажуугаар сэтгэл засалч, NLP, усын коуч, оюуны дасгалжуулагч гэдэг энэ мэргэжлээр ажилладаг ийм нэгэн бүсгүй байна. За сайн байцгаана уу? Намайг Долгормоо Гүшиг гэдэг. Би уламжлалтынхаа бариа засал болон нөхөн сэргээлтийнхаа энэ мэргэжлийнхаа ажиллаар нийтдээ 32 жил Якут, Польш, Англи улсад дамжин ажиллаж амьдарч байгаа юм бүсгүй байна. За бид гурав нийлээд Green Care Medical Center гэсэн төрлийн бас байгууллагыг үүсгэн байгуулад ажиллаж байна. Бидний ураа бол өвдсөн хойноо биш, өвдөхөөс өмнө бидний эрх хүнсэл бол эрүүл амьдрах арга ухааны суурь боловсрол зөв дадлыг амьдралд бодитоо хэрэгжүүлэх бидний алсын зорилго бол бариа засал тасаргаа сувилгаа хосолсон эрүүл мэндийн төвийг Монголдо үүсгэн байгуулах зорилготойгоор ажиллаж байна. За таны зорилго юу вэ? Эрүүл байх. Эмгүүгээр эрүүл амьдрах. Энэ арга ухаанд суралцъя. Яг юу хэлээд байгаа юм болоо, тийм ээ? Гэсэн ийм зорилготойгоор та өнөөдөр бидний танилцуулга уулзалтанд ороод ирсэн байгаа. Ийм зорилготойгоор бидний дасгалжуулалтанд бас хамт явж байгаа. За тэгвэл бидний зорилго мэдээж танд өөрийгөө эмгүүгээр эрүүл амьдрах энэ арга ухаанд суралцах арга зааж өгнө. Үүнээс гадна бид гурав Монголдо байгуулах байгаа эрүүл мэндийн төвдөө хамтарч ажиллах, хамт олон хамтрагч мөн боловсон хүчнээ бэлдэх ийм зорилготой байгаа. Энэ зорилгоороо бид өнөөдөр өөрсдийнхөө энэ онлайн дасгалжуулалтаа явуулж байгаа. За та дасгалжуулалтанд сууснараа өөрийгөө ангааж идэх арга ухаанд суралцсан. Баялаг бүтээх сэтгэлгээтэй болно. Харилцааны өндөр чадварыг суралцсан. Хамтын хүч, эвийн хүчийг эрхэмлдэг нэгэн болж төлөвшөх юм аа. За бидэнтэй хамтарч ажилласнараа танд ямар хэрэгтэй юм бэ гэвэл та өөрийнхөө эрүүл мэндийн асуудлыг шийднэ. Мөн нэмэлт орлоготой болно. Ажлын байртай болно. Мөн эерэг сайхан хамт олонтой болох юм аа. Мөн бид гурав одоо онлайн дасгалжуулалтаасаа гадна Европ болон Монгол улстай ивент сургалтаа бодитоор зохион байгуулсан. Тэгээ үүнд бол бид Европт амьдарч байгаа монголчуудтайгаа уулзсан үзлэг, оншилгоо, эмчилгээ, бариа засал, мөн сэтгэл зүйн заслынхаа үйл ажиллагаануудыг явуулсан. Мөн Монгол улстай очиж аялаж амранга бид орон нутгийнхаа хүмүүст бас уулзаж түүнд энэ үйлчлэгээг мөн давхар үзүүлсэн мөн Монголоос оролцож байгаа оролцогч нартайгаа бас бодитоор уулзалж мөн энэ онцлогоо үзлэг дасгалжуулалт сэтгэл зүйн эмчилгээ болон энэ йога өшөө амьсгалынхаа дасгалынхаа техникийг одоо бодитоор нь
үзүүлж засаж суралцахын үйл ажиллагаагаа мөн зохион байгуулсан. Ялангуяа энэ орон нутгийн хүмүүст маань энэ үйлчилгээ маань маш их таалагдсан. Яагаад гэвэл монголчууд маань одоо орчин өөрсдийнхээ одоо амьдралын тэр бодит байдал үнэ малаа одоо орхиод Улаанбаатар тэр болгон яваад үйлчилгээ авч чадахгүй байгаа учраас энэ үйлчилгээ минь тэднэрт бол бодитоор хүрсэн. Тэгээд одоо бид нар болохоор цаашдаа Цааш зөвхөн онлайнаар биш тийм ээ бас бодитоор ингэж орон нутгаараа явж Монгол улстай аль байгаа газраа энэ хүмүүсүүдтэй хүрэх ийм зорилготойгоор төлөвлөж ажиллаж байгаа. За та манай дасгалжуулалтанд ямар зорилготой орж ирэх вэ? Тийм ээ. Мөн үүнээс гадна биднэрт одоо эрүүл байхад яг үндсэн суур зүйлс маань одоо яг юу юм бэ гэхээр мэдээж бидний хувьд хамгийн түрүүнд амьсгал, зөв амьсгал, зөв хөдөлгөөн энэ хамгийн чухал байна. За мэдээж өшөө зөв хооллолт, эрүүл зөв хооллолт энэ хамгийн чухал. Зөв сэтгэлгээ энэ бас хамгийн чухал. За тэгвэл та манай дасгалжуулалтнаас зөв амьсгалтын тусламжтайгаар ухамсартай үйлдэл хийж эмгүүгээр эрүүл байх энэ арга ухаанд суралцаж бодит үр дүнгийн өөртөө гаргах ийм зүйлийг та биднээс авах юм аа. За мэдээж та эрүүл байж ээж таны одоо хүсэж байгаа зориод байгаа энэ зорилготой хүрэх нэг нууц маань яг юу юм бол тэгвэл бид нар эрүүл байх гэдэг энэ амжилтын минь нууц маань юу юм бол сэтгэл эрүүл байхад бие минь эрүүл байдаг. Тэгэхээр биеэ эрүүл байлгаж ээж сэтгэлээ эрүүл байлгаж ээж бид нар бие минь эрүүл байх гэдэг гэсэн. За энэ эрүүл байхад энэ амжилтын түтхүүр буюу эдгээр амжилтын түтхүүрүүд маань юу байдгүй юм бэ? Эрүүл мэнд, өөртөө итгэх итгэл, өөрийн үнц нь мөн тууштай байдал, өөрийн онцлог тийм ээ? Монгол хүний онцлог буюу мөн чанар гэсэн эдгээр зүйлүүдэд маань одоо бидний амжилтын нууц буюу түтхүүрүүд байдаг байна. Эрүүл бид саруул ухаан оршин гэдэг. Эрүүл хүн өнөөдөр тийм ээ? Саруулаар одоо бодож, сэтгэж, өөрийгөө залж мөн бусдад бас эргэн тойронд байгаа хүмүүст бас тийм ээ? Зөв эрүүлээд харьцах байна. Өөртөө итгэх итгэл. Альва амжилтыг гаргаж байгаа хүн өөртөө итгэлтэй. Би чадна, би хүрнэ тийм ээ? Оролдоод үзүүлнэ болно гэсэн энэ итгэл үнэмшилтэйгээр өөртөө итгэх итгэлтэйгээр альва зүйлд хандсанараа амжилтын үндэс суурь байна. Өөрийн үндснээ мэдсэн хүн бусдын үнд цэнийг бас үнэлдэг. Ийм нэг болдог ба. Альва амжилтыг гаргахад хамгийн бас нэг суурь одоо үндэс бодвол тууштай байна. Альва зүйл эсвэртэй, өвчээртэй, дотоод сэтгэлийн хүч, сэтгэлийн хат гэсэн зүйл маань хүн бас эднэрд одоо үндэс тулгуур болж үжидэг. За өөрийн онцлог. Өөрийн онцлог буюу монгол хүний онцлог буюу мөн чанарыг бол одоо манай долгормоо агчин зандаг хичээл байгаа. Бид нар яг хувь хүн өөрөө ямар бие махбодтой юм, ямар онцлогтой юм. Монгол хүний онцлог гэсэн энэ талаар манай долгормоо агч тийм ээ? Энэ талаар яриад долгормоо агч. Монгол хүний онцлог гэдэг маань монгол хүн өөрөө гал мах бодтой учраас монгол хүн их зоригтой, шийдэмгий, цүс ихтэй гэж ярьдаг, омголон гэж ярьдаг, мөн сайхан талшгэ тайхан талбун, уужим сэтгэлтэй, байгаль дэлхийтэйгээ харьцдаг, байгаль дэлхийгээ хайрладаг, нинжин сэтгэлтэй, мөн шуналгүй. Энэ бол монгол хүний онцлог мөн чанар нь үүнд оршиж байгаа. Өөрийн онцлог гэдэгтэй хэрвээ харьцуулах юм бол өөрийн онцлог гэдэг чинь нөгөө хичээл дээр ярьдаг хий шар бадганы тухай байгаа. Тэ энийг бол та бүхэн одоо хичээлээсээ мэдэж сурч авч өөрийгөө онцлогийг таних болно. Тэгээд эдгээр би бадган хий шар гэсэн дээр бид нар зан характер тийм ээ сул давуу талууд гэсэн зүйлүүдийг маань програмч маань илүү их дэлгэрэнгүй цаадаг байгаа. За мөн бид нар альва зүйлийг мэдчихэд сурчаад байгаа. Тэгсээр нэг чадахгүй байгаа нэг гол асуудал маань бид нар маана болохгүй байгаа гэдгээ харж байж бид нар амжилтанд хүрэх нэг одоо үндэс суурь байна. За энд бидний мэдрэлийн эсийн төвшин гэдэг одоо энэ график пирамидаар гаргасан байна. Хамгийн үндэс суурь бол бидний орчин хаана хизээ хинтээ хамт
амьдардаг вэ гэсэн энэ бидний гэр орон. За үйлдэл хийж байж бид нар өнөөдөр амжилтанд хүрэх гэж байгаа. Юу ч хийхгүй байж хийм өрөөдөд байгаль нь бид нар амжилтанд хүрэхгүй байх. За эдгээр зүйлээ бид нар юу хийж байна вэ гэдэг дадал зуршил. Бидний дадал зуршил өнөөдөр бидний амьдралыг шийдэт байгаа буюу бидний хувь заяаг тодорхойлоод байна. За чадвар хэрхэн хийж байна вэ? Хийж байгаа зүйлээ төлөвлөгөөтэй, стратегтэй, дистаралтайгаар хийж чадаж байна уу? Тэ мэ? Итгэл үнэмшил, үнэт зүйлс. Альва хийж байгаа зүйлээ яагаад хийж буй гэдэг асуултыг өөртөө тавих хэрэгтэй байна. Юунд итгээд байгаа? Юу чухал вэ? Миний амьдралд миний үнэт зүйлс, дистаралтайгаар тийм ээ хамгийн чухал зүйл маань юу гэх юм бэл гэр бүлийн юм уу одоо ажил мэргэжил юм уу тийм ээ эдгээр зүйлсээ бид нар дистаралтайгаар надад юу чухал вэ гэдгээ бид мэдэх хэрэгтэй байна. За өөртөө итгэх байдал энэ дээр та хэн бэ тийм ээ энд бид нар нийгэмд маш олон дүр төрхөөр одоо нийгэмд оролцож байдаг. Жишээ нь ээж, аав тийм ээ одоо айлын охин тийм ээ үр гэдгээр бид нар гүйцэтгэж буй дүр төрхүүд маань одоо хамаарч байдаг. За мөн харьяалал гэдэг маань хаана бэ? Бид нар энэ нийгэмд хаана харьяалагдж байгаа гэдэг бол маш гол асуудал байдаг. Жишээ нь өнөөдөр бид нар Green Care Medical гэдэг байгууллага үүсгэж явж байна. Энэ байгууллагт харьяалагдсанараа бид нар нийгэмдээ хийх одоо зүйл маань ирээдүйд маань бид нар монголчуудаа эрүүл болгочих гэсэн. Энэ зүйл харьяалалмаас юм шалтгаалаад бид нарын одоо эрхэм дараагийн байдлыг сүнслэг байдал буюу эрхэм зорилго үүрэг гаалгавар гэсэн хамгийн дээд одоо сүнслэг байдал маань байдаг байна. За зүгээр нэг зорилго гэдэг маань хувь хүний зорилго эрүүл мэндчээ гэдэг бол нэг эрхэм зорилго. Энэ хорвоо ертөнцид бид нар ирснээр миний эрхэм зорилго юу вэ? Үүрэг гэдэг дээрээ бид нар бас альваад хариуцлагатай хандах тийм ээ? Ухамсартай хариуцлагатай хандах буюу энэ хорвоо ертөнцид ирээд буцахдаа бид нар ямар даалгавартай ирээд юу хийж байна? Тэгээд буцах вэ гэдэг эдгээр зүйлүүд маань бид нар бодол, санаа, үйлдэл, хандлага өөрчлөгдснөөрөө бидний мэдрэлийн эсүүд шинжлэгдэж байдаг. За манай тасалчлалтанд орж ирсэн нэг под тийм ээ ярьж байсан. Миний залуу эс шинжлэгдсэн байна. Залуу эсүүд нөхөн төлжсөн байна гэж байгаа. За тэгэхээр бид нар өнөөдөр харах өнцгөө өөрчлөгдснөөрөө бид нар альва зүйлд хандах хандлага маань өөрчлөгдөд байгаа. Мөн дадал зуршлаа бид нар өөрчлөгдснөөрөө бидний хувь заяа одоо шийдэгдээд байгаа гэдэг үндэс ойлголт маань энэ байна. За энийгээ бид нар энэ тасгалжуултаагаар илүү дэлгэрэнгүйгээр хамтдаа амьдрал чинь ана болохгүй байна. Амжилтанд хүрэх гээд яваад чадахгүй байгаа бол өнөөдөр энтгээр төвшингүүд дээр одоо илүү наривчлан харж асуудлаа шийдэх шаардлагатай болсон байна. За энд бид нар бас дотоод баялаас гадаад баялаг гэдэг зүйл ярьж байгаа. Өнөө цагт материалын ертөнцийн бид нар гадагшаа төвлөрчөөд байгаа. Тийм ээ? Материалын зүйлийн араас баялагын араас явсараад өөрийнхөө алдчихсан байдаг. Харин эсрэгээр бид нар энэ дотоод баялаг маань өөрөө юу вэ гэхлээр уг нь бол бүтээгч юм. Гадагшаа төвлөрөөд яваад байхдаа өнөөдөр бид нар илүү хэрэглэгч болчиход байгаа. За эдгээрийн давуу одоо сул талуудыг ярих юм бол бүтээгч байснараа бид нар шин зүйлийг санаачилж байдаг. Альва зүйл бүтээлчээр хандаж байдаг. За тэгээд өнөөдрийн бидний өдөрт 24 цаг байлаа гэдэг нь 24 цагт бид нар юм бүтээгээд яваад байна уу зөвхөн хэрэглэгч удаад яваад байна уу гэдэг асуудлаа өөртөө бас тавих хэрэгтэй байна. За бие даасан байдал. Бүтээгч байгаа цагт бид нар бие даасан байдлаа хадгалж байдаг. Мөн эдийн засгийн баталгаагаа бид нар өнөөдөр баталгаатай байлгаж байдаг. Мөн бид нар өөрсдөө аюулгүй байдлыг өөрсдөө бүрдүүлж чаддаг байхад хэрэглэгч байгаа тохиолдолд бид нар бусдаас хамааралтай болсон байдаг. Тэр тусмаа альва зүйлсээс хамааралтай болсон байдаг. Утасны хамааралтай, техникийн хамааралтай, хоол хүнсний сахарын хамааралтай, архины хамааралтай, тамхинаас хамааралтай ингээд байгаа маань бид нар өөрсдөө хэрэглэгч биш, шимэгч нэгэн болсон байгаа буюу энд бид нар огроод яваад байдаг буюу өөрсдөө аюултай байдалд хүргэсэн байдаг гэдгээ өнөөдөр бид нар ухамсартайгаар харж мэддэг.
буцаад ирсэн байгаа байхгүй юу? Энэ дээр манай Жаргал Бабармагч ярьд юм ээ. Нэмээд хэлэх зүйл байвал нь. За тэгэхээр бид нэр аюултай байдал гэж байна. Энэ бол биднэрт байнгын айдас төрүүлж байдаг. Айдас гэдэг маань бид нэр мэдэхгүй байгаа учраас, чадахгүй байгаа учраас, ойлгохгүй байгаа учраас бид нэр аюултай байдал буюу дохой маань, мэдрэлт маань, үргэлжлэмж тархинд маань ирж идэг. Энийгээ бид нэр өөрсдөө ч мэдэхгүй хийгээд сурцсан тэр дадал зуршлагаа хийгээд явуулдаг. Тэгээд үнэхээр өвдөн гэхээс айгаад байгаа мөртлөө өвдөхгүй байхын тулд юу хийх ёстой юм бэ гэдгээ бид нэр өөрсдөө хийхгүй яваад байгаа энэ асуудал байна. Тэгвэл та өөрийгөө таньж мэдснээрээ өөрийнхөө дотоод ертөнцийг ойлгосноор өөрийгөө сонсорсноор өөрийнхөө байглаас эдгэх энэ чадвараа мэддэг, чаддаг, ашиглаж сурснаар яах нь биднэрт айгаад байх юм үгүй болж байна. Та өөртөө итгэлтэй болж байна. Ирч хүч дүүрэн болж байна. Хийх цагаа зүйл маань зоригтой болж байна. Ингэснээр бид нар бүтээгч гэдэг энэ дүрд одоо орох юм аа. Түрүүн би хэлсэнтэй Монгол хүний онцлог чанар гэдэг дээр Монгол хүнийхээ бүх сайн сайхан талуудыг дурдсан бол өнөөдөр монголчууд маань ихэнх нь жоохон хэрэглэгч болцоход тэр сайн сайхан зүйлсүүдээ, үнэт зүйлсүүдээ өөрийнхөө үн цэнийг жоохон алдаад байгаа нь өнөөдрийн бидний одоо нийгэм бодит амьдрал дээр тулгараад байгаа асуудал байгаа. Тийм учраас энэ сургалтанд сурснараа энэ бодит аюулаас өөрийгөө одоо аврах, гарах, өөрийгөө засах энэ зүйлд одоо суралцаж өөртөө ашигтайгаар энийг одоо эргүүлж болох манай сургалт энэ бүтээлч байдлыг, бүтээлч чанарыг өөртөө бий болгох сургалтыг бол өгдөг юм аа. За ингээд бид нар хүн гэдэг хүн бол тийм ээ дотоод баялаас гадаад баялаг гэдгийг бүтээдэг бол за бас нэг бидний амжилтанд нөлөөлөд байгаа зүйл маань юу вэ гэх юм бол бидний сэтгэл хөдлөл буюу шийдвэр гаргах. Өөрийнхөө сэтгэл хөдлөлийг ойлгох, өөрийнхөө сэтгэл хөдлөлийг удирдах чадахгүй байгаа хүн буруу шийдвэр гаргаад байдаг. Тэгэхээр энэ сэтгэл хөдлөлтийг маань удирдах гол зүйл юу вэ гэх юм бол бидний гормонууд. Бидний гормонууд тэнцвэртэй байснараа тийм ээ бид нар өөрсдөө сэтгэл хөдлөлийг буюу шийдвэр гаргахад зөв болгож чаддаг. За эдгээр гормонуудыг дурдах юм бол серотонин, допамин, окситоцин, эндорфин, кортизол, адреналин, ад жаргалын гормонууд буюу урамшууллын гормонууд буюу стрессийн гормонууд гэсэн эдгээр одоо гормонуудын талаар одоо үйл ажиллагааны хувьд бид нар тасгалжуулалтын дээр илүү хэрэг одоо мэдлэг ойлголтуудыг зөв өгснөөс гадна дадал зургийг бидний өөрсдөө зөв дадал зургийг бид нар зөв болгосноор үйлдэлээрээ бид нар үр дүнтэй байна. За эмгүүгээр эрүүл амьдрах ухаан гэдэг. Эдгээр гормонуудыг эмгүүгээр энгийн зүйлсээр өдөө, сэргээж, тэнцвэржүүлж, тогтворжуулах ийм боломжууд байдаг. Эдний нэг жишээ нь бол за хөгжим сонсох. Тийм үү, бүжиглэх бид нар тасгалжуулалтаа хийхдээ яагаад дуу тавиад байгаа, яагаад бүжиглүүлээд байгаа гэхээр бас тийм ээ эдрийг заадаг байгаа. За амьсгалтын дасгалт манай даргалын хэлбэрээр осмол зөв хөдөлгөөнтэй байх. За амт шимттэй хоол идэх. Хоол идэхдээ одоо шимт хичээлтэй хоолыг мөн хэрхэн идэх. За тэгээд тээвэрлэлт хүртэх эерэг зөв харилцаа гэдэг дээр энэ гэр бүлтэй буюу нийгэмдээ зөв харилцаатай байх. Энэ хүний тийм ээ хэрэгцээг бид нар өөрсдөө доктортой байх. За нар салхинд явах тийм ээ. Эдгээр зүйлүүд маань биднийг тэнцвэртэй болгож байдаг буюу бидний дархлааг дэмжиж дархлаагаа доктортой байлгах ийм боломжууд биднэрт байдаг байх нэ. Энэ эерэг зөв харилцаа гэдэг дээр би ганцхан нэг юм нэмээд хэлчихв те. Эерэг зөв харилцаа гэдэг маань таны одоо сайн сайхныг олж хардаг, сайн сайхны чинь дэмждэг тийм одоо хамт олон баг бүрдүүлж тийм хамт олонтой цагаа өнгөрүүлснээр таны өөртөө итгэх итгэл чинь бас дээшилж идэг. Энийн үүний нэг жишээ нь бол одоо би жаргал хишгэ хоёртойгоо хамтарч ажиллаж энэ хоёр маань намайг дэмжиж миний сайн сайхныг та чадна, та юу одоо энэ онлайн сургалтыг явуулж чадна гэдэг одоо миний итгэл үнэмшлийг өгч намайг дэмждгээр одоо би энэ ажлыг бол ажиллуулж
онлайн ажиллаа эхлүүлээд ингээ хамтран ажиллаад явж байгаагийн нэг жишээ нь энэ байгаамаа. За. Тийм. За, Тэгэхээр одоо манай нэг жаргал бидний нөгөө нэг дархлаа гэд бид нар ярьлаа шүү дээ сая тий. Та дархлаа гэд бид нар бол зөндөө сонсч байсан. Эрүүл мэндийн дархлаа гэж яриад. За тэгвэл дархлаа. За эрүүл мэндийн дархлаа гэж яг юу хэлээд байгаа юм? Энд мэдээж бидний хоол хүнс хамгийн нэгдүгээр. Бид нар ямар хоол хүнс өнөөдөр идэж угаад байна? Арга цагаад зөөр нэг юм олдсон юм амрууга хийгээд байна уу? Эсвэл энэ хоол хүнс миний биед хэрэгтэй гэж үзээд та энэ хоол хүнсээ олж идэж байна. Энэ дэр маш том ялгаатай байгаа. За энэ сайн юм гэлээгээд идээд байдаг. Тэгтэл энэ таны биед хэрэгтэй юу хэрэггүй юу гэдгээ бас мэддэг. Таны биед таарах зохицох гэдэг үгүйгээс бас мэддэг тий. Та ямар төрлийн хүн юм, ямар хоол хүнс танд тохирох ёстой, энэ бүхнээ бид нар мэддэг. Тэгвэл энийг мэдэх хэрэгтэй. Ингэснээр бид нар зөв хооллолт гэдэг нэг бий болгож байгаа гэсэн. За үүнээс гадна долгормогч сайн хэлсэн эрүүл орчин гэж. Эерэг эрүүл орчин. Энэ маш чухал. Өнөөдөр ингээл та ингээл гараал явхад сөрөг болохгүй бүтэхгүй зөндөө юмыг олж харж магадгүй. Мөн дээрэс нь одоо сошиал фейсбુક энэ төр газруудаар бид нар дандаа болохгүй бүтэхгүй байгаа тийм сөрөг мэдээлэл юм уу? Дандаа сөрөг нэрхтээ юм кино тэр ч юм уу тийм ээ. Ийм хүү олон юмнаас бид нар дандаа сөрөг энергийг аваад байна. Тэгвэл энд бидний дархлаа байнгын унждаг байна. Тэгвэл эерэг сайхан орчинд байхад бидний дархлаа нэмэгдчихэд байна. Мөн дээрэс нь бидний өдөр тутамд хийгээд байгаа үйлдэл болгон маань биднэрт дадал зурш болсон байдаг. За тэгвэл энэ хийгээд яваад сурцсан энэ дадал зурш маань өнөөдөр таны ингээд би харахад биед маань одоо өвдсөн өвчлөлүүдийг үүсгэж байгаа. Тэгвэл энэ дадал зуршлаа бид нэр өөрчлөх хэрэгтэй. Засах хэрэгтэй. Зөв дадал зуршилт нь оруулах хэрэгтэй байна, тийм ээ. За энэ бол бидний эрүүл мэндийн дархлаа гэж хэлж байгаа. За үүнээс гадна оюуны дархлаа гэж их сонсч байсан ба. Энд юу ороод ит юм бэ? Гэхлээр биднэрт өөрийнхөө эрүүл мэндтэй хариуцлагатай, сахилга баттай байх нь хамгийн чухал гэж байна. Тийм ээ? Мөн өөрийгөө бие даасан байдалтай, өөрийнхөө төлөө одоо эрүүл мэндийн төлөө маш их хариуцлагатай байх хэрэгтэй. За мөн альва зүйлд тууштай байдал энэ хамгийн чухал. Нэг юмыг эхлүүлчихэд орхиод байна уу? Тийм ээ? Банк одоо уул нь хэрэгтэй ингэнлээ, сайн ингэнлээ гэж мэдээд байгаа мөртлөө түүнийхээ төлөө тууштай байж чадахгүй байна. Ингэхээр бидний одоо дархлаа минь унжиддаг байна. Мөн сэтгэлийн хад, дотоод сэтгэлийн хүч энэ хамгийн чухал байдаг. Хүн гэдэг чинь сэтгэлийн амьтан тийм ээ. Хүн нэг үг хэлэхэд сэргэж ирдэг. Нэг муухай үг хэлэхэд тэр хүн унжиддаг. Энэ бол бид нар үнэхээр дархлаа минь одоо нэг бол унжиддаг, нэг бол дархлаа минь дэмжигдэж дэшээ болж байдаг. За мэдээж өөрийгөө таньж мэдэх, өөрийгөө ойлгох нь чухал болчиход байна. Өөрийгөө таньж мэдсэн хүн бусдыг ойлгож таньж мэдэх. Тийм учраас бид өөрийнхөө оюуны дархлаагаа дэмжихэд эдгээр зүйлсийг одоо сурч мэдэх, ойлгох хэрэгтэй болчиход байна. За тэгвэл эдгээр зүйлсүүдээ бид та бүхэндээ одоо өөрсдийнхөө онлайн одоо дасгалжуулалтаараа өгөх гэж зорж байгаа бэ. Яа. За тэгээд бидний онлайн дасгалжуулалт, 90 хоногийн онлайн дасгалжуулалт танд эрүүл амьдралын цогц шийдлийг нь өгөх гэж зорж байгаа. Энд одоо бид гурав тантай одоо яг 3 талаас нь мэрэгжлийнхэн төвшөнд тантай тулж ажиллана. За долгормогч маань болохоор Монгол уламжлалт ангаах ухаанд одоо арга ухаанд суурилсан зөв хооллолт гэдэг талаас нь танд хичээлээ заа. Хишгээ маань болохоор дотоод ертөнцөд тэнцвэржүүлэх сэтгэл зүйн хандлага гэдэг талаас нь танд хичээл заа. Миний хувьд болохоор амьсгалын зөв техник арга ухааныг суралцсанараа та өөрийнхөө биеийг энергээ өгч энэ биеийг эрүүл байлгах энэ арга ухаанд суралцах юм аа. За тэгээд та дасгалжуулалтанд сууснараа яг ямар асуудлуудаа бас шийдэх гэдэг юм. Дээрээс нь тийм ээ. Та төвлөрч сув. Төвлөрөлт энэ хамгийн чухал болчиход байгаа юм. Бид нар маш их сарналттай болсон. Одоо ингээл гарлаа ямар ч завгүй тийм ээ. Өглөөнөөс орой хүртэл хөдөлдөг. Нийгэмд олонний дунд ордог, харилцаанд ордог. Ямар ч төвлөрөлт байхгүй болсон учраас биднэрт үр дүн маш бага болчиход байгаа. Өөрийгөө сонсож мэдхээ байчаад байгаа. Дотоод баялагаас гадаад баялаг гэж яриад байтал бид нар яаж нөө
гадаад баялаг руу хэтэрхийх цагаа өөрснээрээ дотоод баялаг гэдэг зүйлээ мартчихад байна гэсэн. Дотоод баялаг гэдэг зүйлийг олохын тулд яах нь та өөр дээрээ төвлөрч сурах нь хамгийн чухал. За төвлөрч сурснараа яах гэдэг. Сэтгэл санаа минь маш тайван амтлаг болно. Өөрийгөө ойлгож эхэлнэ. Өөрийгөө сонсож эхэлнэ. Мөн хэрвээ та нойронд асуудалтай бол нойрондоо маш сайн болж маш эрчим хүчээр нөхөж эхэлнэ. Мөн дээрэс нь бид нар бие өвдөхлөөр энэ биеийн минь бүх булчин шүнсүүд минь чангарч хатуурсан. Тийм ээ? Тэгвэл энэ чангарсан булчингуудаа бид нар суллаж сурах юм. За тэгээд сэтгэл хөдлөлөө удирдах сурна гэж байна. Ишкэми түрүү хэлсэн тийм ээ? Сэтгэл хөдлөлөөрөө бид нар шийдвэрүүдийг гаргацдаг. Сөрөг сэтгэл хөдлөл байвал бид нар яах нь? Сөрөг шийдвэрүүдийг буюу буруу шийдвэрүүдээ бид нар гаргачаад байдаг. Тэгвэл сэтгэл хөдлөлөө удирдах сурснараа бид нар одоо зөв шийдвэр гаргах энэ арга ухаан сурсан. За өөртөө итгэлтэй, идэвхтэй, амжилттай нэгэн болно. Сая хэлсэн биеийн болон оюуныхаа дархлаагаа дэмжиж өгнө. Мөн биеийн болон сэтгэлийн эдгэрэлтийг түргэсгэнэ гэж. Ингээд сэтгэл маань эрүүл бол бие мэд эрүүл байх нэ. Уучлаарай. Уучлаарай. Би сая буруу төвчөнд орчлоо. За тэгээд дасгалжуулалтын минь онцлог болохоор танд 2 удаа ганцаарчлсан уулздаг юм. Ороод ирсний дараа эхэнд тантай ганцаарч уулзаад явцад дасгалжуулалтынхаа явцдаа бас тантай дахин уулзаж ярилцсан. Энэ дээр яг явах хөглөөр бид 3 тантай уулзсан гэсэн. За тэгээд таны асуудал буюу одоо хийж байгаа үйлдэлүүдээр тийм ээ энийг одоо бид нар яаж өөрчлөх вэ? Энэ дээр танд гаргалгыг гарч өгөх туслана гэсэн. За мэдээж энд бол таны өөрийн одоо таны өөрийн гаргалгаагаа гаргаж авах тийм ээ. Таны одоо оролдлого, таны тэмцэл, таны одоо өөрийн хичээл зүтгэл энд хамгийн чухал байгаа. Бид гур бол ямар ч гэсэн танд мэддэг чаддаг бүхнээ хэлж байна. Энд таны өөрийн одоо хичээл зүтгэл хамгийн чухал. За мэдээж дасгалжуулалт маань мэдээж зөв хооллолт, зөв сэтгэлгээ, зөв амьсгалал, зөв хөдөлгөөн гэдэг талаас нь тал бүрээс нь танд цогцоор нь энэ асуудлуудыг хэлж өгч байгаа учраас энд бол тань олон газар руу явах шаардлагагүй болж байна. Өөрийнхөө асуудлыг нэг дороо шийднэ л гэсэн. За дасгалжуулалт маань 7 хоногт 3 удаа явагдана. За 3 дахь өдөр миний зөв амьсгалтай хичээл ордог. 5 дахь өдөр хишгээгийн минь зөв сэтгэлгээний хичээл орно. 7 хормогт маань сая өдөр өөрийнхөө зөв хоол хагасаа өдөр зөв хоолтынхаа хичээлээ ордог. За ингээд 7 хоногт 3 удаа хичээл минь орно. Ингээд нийтдээ 12 хичээл буюу энэ маань 1 сар үргэлжлэх юм байгаа. За тэгээд дасгалжуулалтын минь төлбөр болохоор 550 мянган төгрөгийн үнэтэй эхний 1 сард орж байгаа хичээлүүд маань. За үүнээс гадна танд 2 сарын бонус бэлгэлж байгаа. Энэ дээр юу гэсэн үг вэ гэхээр та хамгийн эхний сардаа авах ёстой хичээл бүх зүйлсээ аваад явна, бичлэгүүд танд өгөгдөнө. Түүнээс гадна дахиад 2 сар та энэ дасгалжуулалтын дотроо хамт байгаад орж байгаа хичээл бүхэндээ суугаад хамтдаа хийгээд ингээд явах байгаа. За тэгээд төлбөрөө та хаан банк 5401 06 1451 гэсэн ансанд хийх хэрэгтэй байна. За тэгээд дасгалжуулалтын талаар өшөө тодруулж лавлаж асуух зүйл байвал бид гурийн хувийн чат, Facebook чатн дээр холбогдоорой. Яг энэ зурагтайгаа энэ нэртэйгээ байгаа. Мөн эрүүл мэндийн нууц пэйж хуудастай минь бас холбогдож болно. Эрүүл ухаан gmail.com гэсэн имэйлээр бас бичиж болно. За тэгээд таныг эрүүл амьдралын аяллаа бидэнтэйгээ хамт өнөөдрөөс эхлүүлээрэй гэж уриалах байна. За тэгээд цагаа зориулаад бидэнтэйгээ хамт байсан та нартай маш их баярлалаа. Баярлалаа. Өнөөдөр
өөртөө цагаа зарцуулаад өөрийнхөө эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийх гээд манай тасгалжуултыг ингээд тийм ээ. Сонирхоод орж ирсэн та бүгдтэй баярлалаа. Тэгээд асуулт байвал Түрүү нөгөө нэг юм нэмж хэлэхэд оюун санааны дархлаа гэдэг дээр оюун санааны дархлаа гэдэг маань хүний ерөөс сэтгэлийн боловсрал юм байна лээ. Тэгээд сэтгэлийн боловсралыг хүн одоо багаасаа эмээ өвөө ээж аваасаа орчингоосоо одоо сурж өглөж авдаг бол тийм орчин нөхцөлд өсөж чадаагүй хүүхдүүд бас зөндөө байдаг. Тийм хүмүүс бол харин энэ хувь хүний хөгжлийн сургалт гэдэг хамрагдсанаар үүнээс бол одоо өөрийгөө өөрчилж чадна. Тэрнээс бол өөрөө ганцаараа яваад өөрчлөгдөд яваад ах тийм боломж нь бага юм байлээ. Хувь хүний хөгжлийн сургалтанд сурснараа та ганцхан махан биеэ ирүүл болох биш. Өөрийнхөө сэтгэлийн бие, сүнсэн бие мөн одоо оюун санааныхаа дархлааг дээшлүүлэх энэ үүнийг бол энэ зөвхөн энэ сургалтнаас л одоо сурч мэдэж өөрийгөө хөгжүүлэх тийм боломжтой байдгийн шүү гэдгийг би хэлье. Яг үнэн. Тэгээд би ч бас одоо ингээд өөрөө амьдралын жишгээс ингээ харахад өөрөө ингээд маш их олон зүйлийг уншаал, мэдээл, оролдоод, үзэл хийгээл явж байгаа юм да. Өөрийнхөө хордоо би өөрийгөө болжлоо, болж гин, чадж гин гэл ингээл явж исэн. Тэгээд яг одоо энэ дайн усад хувь хүний хөгжлийн энэ том сургалтанд ороод ирэхэд би бүр юу ч бодоогүй байг гэдгийг олж харсан. Тэгэхээр үнэхээр яг энэ дасгалжуулагчтай хамт энэ хүний удирдлагын дор мөн олон хамт олон тийм ээ олон хүмүүсүүдийн дунд орж иж өөрийгөө би хаана явж байгаа яах ёстой юм бэ хүн гэдэг юм байна тэгдэг юм байна би ингэх ёстой юм байна гэдэг гаргалгаануудаа олж авдаг. Тэгэхээр энэ дасгалжуулалтын сургууль хамгийн чухал байдаг. Тэгээд та хэд маань үнэхээр өөрөө өөрийнхөө төлөө би өөрийгөө өөрчлөе. Ганцхан энэ бие минь эрүүл байхын тулд яах ёстой гэсэн чинь бодол сэтгэл гэдэг зүйл маань маш чухал чадвар учраас энэ зүйл дээр тулж ажиллах ёстой байна гэж үнэхээр хүсэж байгаа бол бидэнтэйгээ хамтраарай гэдгийг уриалах байна. Тэгээ үүний нэг жишээ бол манай бум долгоор ярьжсэн одоо өөрийнхөө одоо эрүүл мэндтэй тэмцээд эрүүл мэндээ олж аваад зөвхөн одоо биеэ эмчилчлээ гэж бодоод исэн чинь нэг сараас ингээ та гурвын сургалтанд ингээ хамрагдаад би хамгийн чухал юм нь тэр сэтгэлийн эрүүл мэндийг олж авах нь надад их чухал байсан ингээд уулзалтан дээр ярьж исэн. Тэгэхээр бас ганцхан эрүүл мэндээ зөвхөн махан бие эмчлэх гээд энэний хойноос зүтгээд ах нь биш сэтгэл санаатайгаа хамт явах нь хамгийн сайн үр дүн гардаг юм байна гэдэг бол манай бодитоор бол бум долгор маань ярьж ирсэн юм аа. Яг үнэ. За тэгэхээр юугаа хэлэх юм мартсан байна. Одоо энэ 9 сарын дасгалжуулалт маань 9 сарын 10-наас эхэлж байгаа. За тэгээд сар үргэлжилнэ. Түүнээс гадна дахиад 2 сар бидэнтэйгээ хамт байх. Нийтдээ 90 хоног тантай хамт эрүүл мэндийн аянд гарахад бид гурав бас бэлэн байна. Тэгэхээр хайд маань шийдвэрээ гаргаад өөрийнхөө төлөө хөрөнгө оруулалтаа хийгээд бидэнтэйгээ нэг дээрээ тэгээд бүгдээрээ эрүүл байгаад та өнөөдөр эрүүл болгоход таны эргэн тойронд байгаа ах эгч дүү хайртай хүмүүсүүд ч бас эрүүл байх. Энэ үйлстэй хамтдаа нэгдэцгээе гэдгийг уриалах байна. За тэгээд өнөөдөр хоёрын энэ танилцуулга уулзалтанд бас 2 өдөр хамт байсан. Өөрийн ойлгосон мэдсэн зүйл дээрээ суулгаад өнөөдрийн энэ заасан хэлсэн зүйл дээр суулгаад өөртөө бас нэгэн бодлыг үүсгээд за энэ жир нь бас нэг л юм нэрэл тийм байх шүү. Тийм ээ. Би ер нь ингээ гэж бодлоо ч гэдэг юм уу. Эсвэл өөрийнхөө би ийм үйлдэлүүдээ хийгээд ийм сайхан болоод явж байгаа гэдэг зүйлээ хуваалцах юм. Ийм хүмүүсүүд байл одоо хэдүүлээ чөлөөтэй ярилцгаая тийм үү? Хэдүүлээ ярилцгаая. За яалтчгүй маш чухал хэрэгтэй зүйлүүдийг ярьж байгаад туйлын их баярлж байна. 3 багштай бол баяр хүргье. За баярлалаа. За Бүүва Баатар маань одоо энэ 9 сард бидэнтэйгээ хамт дасгалжуулалтанд орно гэж шийдвэр гаргасан явж байгаа тийм ээ. Орно. Ийм сайхан зүйлээс хоцорно гэж юу вэ? Энэ бол чухал зүйл шүү дээ. Мэдлэг давсан орлого гэж байхгүй учраас
хүн мэдхийн төлөө бас хүсэж эрмэлзэж чармааж явах ёстой л доо. Тэгээ өцөг дөрөхөд би жоохон хожигдож орсондоо суучлал төсмөр байна. Өнөөдөр бол цагаан барьж хаач явж байсаа одоо онлайн хөгжөөд байхад бол сонсъё. Ер нь хүний оролцоо гэдэг бол өөрөө хаана байж гэнэ цагаад мэдж байвал зохицуулж болох одоо ийм цаг хугацаанд дээр ирсэн байна л да. Яана одоо хоцорчлоо яах вэ гэж бодох юм байхгүй. Хураагаад үзэгч олон одоо суугүй байна. Бас ингээд болж байгаа зүйлүүдийг энэ хүн чинь цаг минутаан зохицуулж одоо энэ гурван багш гуруулал одоо чин сэтгэлээс хүний эрүүл мэндийн төлөө зориж одоо ингэж ярьж байгаа алтан цагнаас бол одоо хожигддаг бол их буруу. Би бол одоо ахаа эзэж хожигдохгүй зүгээр яг энэ сургалтандаа бол би заавал суун ямар ч үеэс яг л сүлжээгүй хөдөө өвчөөгүй байдгийн биш бол нэг сүлжээтэй газар бол хаанаас ч гэсэн орчиж болно. Мориомна явж явахтаа сонсоо явж болно шүү дээ. Баярлалаа. Өө бодлоо. Тийм үнэхээр их баярлалаа. Би энд нэг хэлж дурдах зүйл бол тийм ээ. За өөрийнхөө эрүүл мэндэд хөрөнгө оруулах тэр тусмаа сэтгэлгээндээ одоо өөрчлөлт гаргах. Тэгээд энэ хувь хүний хөгжил, ухамсарын хөгжил, сүнсний хөгжил гэсэн зүйл маань альва зүйл маань энэ шатдаараа л та. Тэгээд түрүүний миний одоо мэдрэлийн эсийн төвшин гэдэг зүйлийг яг хэлтэнтэй адилхан. Энэ бол стараад юм да. Өнөөдөр хоцорсон байсан ч гэсэн энэ одоо явц бидэнтэйгээ тийм ээ жил 2 жил хамт явж иж үр дүнд хүрнэ. Жишээ нь манай бомдолгор өгч байна. Жишээ нь манай баяраа байж. За тэгээд энэ хүний өөрийнх нь итгэл тийм ээ одоо хүсэл хүмүүлэл маш их хэрэгтэй. Би хэлдэг хүсэлтэй байж болно. Хүсэл чинь маш хүчтэй байх ёстой шүү гэдэг маань ууштай байдалтай байж иж түүнийхээ төлөө хөдөлмөрлж иж үр дүнд хүрнэ. За тийм болохоор хамгийн гол өнөөдөр хоцроод ч гэсэн ороод ирсэн одоо та нартай баярлалаа. Манай нарантуй ягч ороод ирсэн байна. Одоо нарагт сайн байна уу? Сайн байна уу? Та гурван минь сайн уу? Ёстой гоё урилга өгсөнд баярлалаа. Та гурвынхаа хичээл зүтгэлээр бас хүн болчоод бас зүв болох гээд бас тэгээд өөртөө ихтэй болох гээд явж байгаа шүү. Сая дөнгөж гэртээ орж ирээд орон нутгаар явж дөнгөж сая орж ирлээ. За. Яг хоцорж орлоо. Хамаагүй хоцроод ороод ирсэн ч гэсэн одоо яг сая Бүү Баатрын хамаа хэлсэн юмар дамжуулах байгаа нь бид нар Facebook дээр эрүүл мэндийн нууц гээд пэйж хуудастай байж байна. За мөн чатаараа бид нар бас холбоотой байж байна. Тийм болохоор нийгэмд одоо өөрийнхөө эрүүл мэндэд хөрөнгө оруулалтыг би энэ сэтгэлгээнд хөрөнгө оруулалтыг энэ сэтгэл зүүгээ сэтгэл хөдлөлөө удирдах сурыг гэж байгаа бол тийм ээ сэтгэл хөдлөлөөс маань бидний шийдвэр гаргалт шалтгаалаад байгаа. Бид нар альва зүйл сэтгэл хөдлөлөөр хандсанараа оюуны дархлаа гэдэг зүйл маань маш олон энэ тэнд юм зарагдаад яваад байгаа. Нэг юм харцаа сэтгэл хөдлөлөөр энэ надад хэрэгтэй хэрэггүй гэд мөнгөө өрчдөг. Тийм ээ. Надад юу хэрэгтэй вэ гэдгээ ойлгоцсон хүн өөрийнхөө зорилгыг тавьсан хүн энэ тэнд очиод үсчээд наалдаад байдаггүй. Тэгснээрээ бид нар хэрэгтэй хэрэггүй юмд мөнгөө зараад хохирогч болчиход яваад байдаг. Тийм ээ сэтгэл хөдлөлөөрөө яг гоё хувц зарчаад энэ инста надад тест гоё юм энийг авъя энийг л авъя. Гэт яг хэрэгтэй юм уу юм тийм ээ. Шкафамар нь 4 хувцаасан багт хувцаа шкафанд хувцаа нэг хартсан юм уу тийм ээ. Тэгээгүй байж нэг үнтэй юмд очиод мөнгөө өгчдөг. Энэ бол оюуны дархлаатай байж чадахгүй байна. Эрүүл мэндийн дархлаатай байгаа зүйлд өвчин вирус элдв долоо юм өгөхгүй. Оюуны дархлаатай байгаа цагт элдв долоо болсон болоогүй юм худалдаж аваад тохирогч болоод мөнгөө өрөөд яваад байхгүй. Энийг хэлж байгаа. Тийм байна. Та гурваас зөндөө хэм сурсан. Бас их саналаа. Бас тэр хооронд ажил ихтэй байлаа. Тэгээд намайг бас ийм зөв юм руу хөтлөж оруулсан та гуравтаа өстой их баярлалаа. Дөнгөж сая дорногоос орж ирээд усанд ч орж чадаагүй тэгээ сууж байна. Зам дэстэ өчигдөр нэг холбогдоод орчих гад үзэж чадсангүй. Өнөөдөр гэртээ ирээд сая дөнгөж дорногоос орж ирсэн. Сайн уу жаргалаа. Сайн байна уу? Баярлалаа шүү. Нараагч нь ёстой их баярлсан. Одоо таслахгүй та гурвынхаа хичээлд байнга суунаа. За баярлалаа. За олон гишүүнтэй болгож өгнө. Бат зөндөө олон хүмүүст урайлнаа. Зөндөө олон хүмүүс татаж оруулна тий. За баярлалаа. Баярлалаа. За баярлалаа. Баяртай.
Баярлалаа. Одоо нэг усанд оръё. Гоё За болъё. тэгээд Гурууланд нь хайртай. За. Ястаа үнэхээр хайртай. Намайг олж өгсөн та гурав минь. Тэрнээс ч хойш миний хөл өгдөөгүй. Нөгөө нэг ганц ороод сурсан дасгалаа айгүй хийгээ хөлөө тэрж мэрж үнсээд хүүхдүүдтэй үзүүлээд сүйдгүй байгаа шүү дээ. Маш гоё. Тэгсэн манай хүүхдэд гэдэг ээж хаанаас юм сураа гэсэн. Яагаад нөгөө хаврын нөгөө дасгалжуулалт 109 октод надад зааж өгсөн. Тэгтээ би сууж чадаагүй ганцхан удаа суусан гэсэн чинь ээж та өөртөө цаг гаргадаг болохоор тэгж байгаа юм гинэ. Тэгэхээр баярлсан. Баярлсан нараа гэж. Язгааргүй баярлсан. Баярлалаа. За баярлалаа. За тэгээд өөр дөнгөж зүгтж хоцорж орж ирсэн хүмүүс маа байна. Дудмаа тэгшээ гэсэн хүн байна. Чим барс гэсэн усуд байна. Эдгээр хүмүүсийг бид нар бас таньж мэдэхгүй. Манай сургалтыг сонирхоод ороод ирсэн та бүгдтэй баярлалаа. Тэгээд дэлгэцээ камера нээх боломжгүй байгаа юм шиг байна. Бид гурвын хувьд бол гуруулаа нийлээд хамтраад нэг хүн дээр одоо цогц юу гэдэг байгаа маань манай монголчууд маань тийм ээ энэ мэдээллийн ирэн үед төөрөлтчүүд хаана орохоо мэдэхгүй яваад байгаа. Тэгэхээр тэнд нэг йогийн дасгал хийгээд энд нэг сэтгэлийн шархаа эдгэх гээд тэнд нэг монгол хоолоо сурах гад яваад байгаа болвол энийг бид нар цогцороо өгснөөрөө нэг хүн маань одоо өөртөө тавьсан зорилго маань яг энэ гурван зүйл маань яг нарийн уялдаа холбоотой байхгүй юу? Энэ одоогийн орчин үеийн амгаах буюу уламжлалт амгаах хоёрын ялгаатай зүйл нь юу юм гэхээр та нар нэг нүдний эмчтэр очил гүгээд байгаа. Бөөрийн эмчтэр цаг аваад байгаа. За тэгсэн чинь чихэн юм сонсгоо болцсон, чихэн яагаад юм сонсгоо болцсон бэ гэсэн чинь бөөр нь муудснаас болоод гээд эргэтэн системүүд маань бүрэн цогцсууд байгаад нэг нэгээр нь очоод салгатаа тэгээд нэг эмчтэр очиж гүгээд яваад байгаа зүйлийг бол бид нар бас энэ дээр одоо цогцоор нь зөв амьсгалал, зөв хооллол, зөв сэтгэлгээ гэсэн эдгээр зүйлийг бас нэг доороо хамт өгчөхөд байгаараа та бүгд маань мөнгө амь гэж байгаа, цагаа амь гэж байгаа, өнөөдөр цаг гэдэг зүйл маань бас болчиход байна. Бас зүйл маань өчигдрийн уулзалтан дээр маань баяраа бом толгоор их центр маань өөрсдөө амжилт үр дүнгуудаа ярьсан байгаа. За нандин чигч бас өчтөр бас ярьсан тийм ээ. Гэхдээ одоо энэ шинээр орж ирсэн улсуудтай таад маань бас дахиад нэг удаа өөрөөсдийнхээ гаргасан амжилтуудаас үр дүнгуудаас нэг очихаа яриач. За хин ярмаараа микрофоноо нээчих тэгээд яриа. За нандин чигч ярих чинь. За та нандин чигч хэлээ те. Шинэ ирс одоо орж ирж байгаа улсуудад уу? За сайн байна уу? Орой минь төргий. Намайг нандин чиг гэдэг би Төв аймгийн Замарсан манд амьдардаг. Тэтгэврт гарсан багш байна. За амьсгалын дасгалжуулалтанд одоо урд нь 2 жил явсан байгаа. За тэгээд сургуулийн хүсэлтээр одоо сургуульд багшлах болсноос шалтгаалаад зав займаатай болоод ингээд амьсгалын дасгалжуулалтанд яваагүй 1 жил болсон. За тэр амьсгалын дасгалжуулалтанд явснараа бол яасан гэхээр би бол нэг зүрхний чимээтэй. Тэгэл одоо хавар болохоор намар болохоор байнгын одоо зүрхний тариа хийлгдэг. Бас бөөр үүддэг юм байсан. Тэгээд дасгалжуулалтанд яваад ингээд би бол маш их тийм хөнгөрсөн. Өглөө эрт босч дасгалаа хийдэг. Орой ондоо дасгалаа хийдэг. Ингээд байнга тийм байсан учраас бол айгүй их хүчтэй сайхан болсон. Тэгээд энэ их зүчээрээ бол 1 жил сургуультай ажилласан байгаа. Тэгээд дааж дасгалжуулалтаа орхисон учраас одооноос бол яхан ядраад дасгалжуулалтаа хийхгүй л ерөөсө болохгүй нэ гэж ойлгосон. Тэгээ бас муу зуршлуудаа бол тэр дасгалжуулалтын үед бол бүгд орхиж хийсэн байгаа. Энэ бол одоо миний эрүүл мэндэд маш их чухал ач холбогдолтой болсон. Одоо бол ерөөсөө би тэгж одоо нөгөө зүрхний эмчтэр очиод үзүүлээл тэгээд нэг баахан тариамаараа хийлгээ тэгээд идэг байсан. Одоо бол ерөөсөө одоо бараг жил гарan шахуу. Одоо нөгөө дасгалжуулалтанд явснаас хойш одоо энэ жил явах юм бол бараг 3 жил болох гэж байгаа. Ерөөсөө тийм зүрхний тариамаараа хийлгэх нөгөө Улаанбаатар хотод очиод тэр 5 дугаар сургуулийн байдлын мэрэгжлийн эмчид үзүүлдэг энэ төр бол байхгүй болсон. Үндэ бол яг одоо зөв амьсгалаад өөрийгөө одоо зөв эрүүл талаас нэмгүүгээр эмчилнэ гэдгийг бол энэ
амьсгалын дасгалжуулалт гэдэг юмнаас бол маш сайн мэдэрсэн учраас би одоо 9 сарын энэ шинээр эхэлж байгаа дасгалжуулалтанда орох гээд ингээд багш нартайгаа 2 шинэ багштайгаа танилцаад нэг нь бол одоо миний дасгалжуулагч эртний дасгалжуулагч байгаа. Барай хийдэг. Тэгээд одоо би энэ төр бол аягүй сайхан болдог энэ барай хийхээр. Тэгээд энэ 3 багштайгаа зөвхтөө одоо эрүүлжий гэд ингээд байж байна. Баярлалаа. Ямар гоё юм бэ. Найзан чигч маань одоо 60 хэдцээ байлаа та? 7. 67 та тий. Үнэхээр гайхалтай. Тэгээд хүн өөрөө ер нь би одоо хөгшөрцөө, өчнөө өвчтэй, ер нь надад одоо чадахгүй гээг үнэхээр ерөөсөө сурыг гэдэг дээрээ тавьсан. Үнэхээр үр дүнгийн өөртөө харах чадсан тийм ээ. Та даралт маралт гэж яриахаа байсан, зүрх өвдгөө байсан, сайхан унтдаг болсон. Мөн дээрээс нь тамхи татдаг байсан, тамхиа хүртэл хайсан гэгчээд маш их хурдан үр дүн гарсан. Энэ бол хүн ерөөсөө яг уйг бодгооштой итгэл ямар насаараа тамхи татсан юм шиг намайг гэхгүй шүү. Тэтгэврт гараад нэг жаахан тийм стресстэй байсан баг. Тийм ээ. Стресс би ч өстой тамхи татдаг байсан шүү дээ. Тийм тийм. Тэгэхээр тэр үед анх уулзж байхад тийм байсан. Тэгээ үр дүнгууд нэм гарсан байгаа тий. Тэгэхээр үнэхээр хүн харин тийм дасгалжуулалтанд явснаар бол айгүй сайхан болсон байхгүй юу. Одоо бол тэгээ дасгалжуулалтаа нэг жил хийгээгүй. Ер нь бол бид ер нь эрэг сөрөг юм жоох мэддэгдээд байгаа нойр муутай болж байна. Нэг жоохон имигээр ядраад байна энэ төргээл ингээл тэрийг л одоо дасгалжуулалтанд орохгүй бол болохгүй юм байна гэдэг мэдчихэл одоо хичээлдээ суух гал байж юм л та. Баярлалаа. Маш баярлалаа. За, бомборыг шаарах гэж байна та. За миний тоо сонсогч байна уу? Сонсогч байна. За та хаанаас үр хангаагаас оролцож байгаа тийм? За бүгдээрэнд ер нь бол үр хангаагаас оролцдог. Өнөөдрийн хувьд бол Улаанбаатарт байна. За намайг Бондолгор гэдэг би 23 оны 9 сараас эхлээд жаргал багшийн дасгалжуулалтанд орсон. Яагаад орсон бэ гэхээр зэрэг тэр үед 4 сар тагалгаанд ороод бүтэн 6 сар гэвтэрт байсан болоо. Тэгээд надад эрүүлчихэл каагуран гэдгийг л ирж судалж байгаа. Тэгээд энэ зөв амьсгалын дасгалжуулалт гэдэг пэйж хуудас руу ороод тэгээд жаргал багштайгаа танилцаад амьсгалын дасгалжуулалтын автаа бол хэвтрийн байсан. Хавдраар өвдөд маш хүн тагалгаанд орсон. За тэгээд миний одоо тэр зөв амьсгал гэдэг үгийг нөгөө эмнэлэгт муу ахтай эмчнараас сонссон байсан учраас энэ фэйсбુક дотор чинь зөв амьсгал гэсэн юм явж идэг юм байна. Хаагуур нь авчвал гэж бодсон доо. Тэгээд орохдоо бол би үсээ яг хэвтэрт байсан. Тэгээд жаргал багш маань намайг дасгалжуулаад тэр нэг жил нэг нь хэвтээ нэг нь босоо байдлаас үзэж жагаад нодин 8 сараас эхлээд одоо бол ерөөсөө яг тууштай орлоо гэл тэгэл нодин 8 сарын 4-өөс энэ жил 8 сарын 4 ингээд бүтэн жил хийхэд бол надад маш их өөрчлөлт гарсан. Тэгээд зөвхөн зөв амьсгалаад махан биетэйгээ ажиллаад зогсохгүй сэтгэл зүй зөв хооллолт эдэн бүгдээрээ зэрэгцээд ирэхээр бол хүний биед ямар өөрчлөлт гардгийг одоо өөрийнхөө бие дээр үзээд байж байна. Би 42 жилдээ энэ дасгалжуулалтанд жил явцсан байсан. Энэ жил хавар амлалт авахтаа за жингээ нэмэн шүү гэхээр за гэд хэлсэн мөртлөө өөртөө эргэлзээтэй хүлээж авсан л да. Бүтэн 2 жил 42 жилдээ явцсан юмс. Тэгээд энэ жил хаврын миний одоо гурвуулангийнхан дасгалжуулалтанд ороод ирэхэд сэтгэл зүгээ маш зөв болгосон. Ямар ч гашуу юуч тохиолдсон одоо тэрийг даваад гарах тийм сэтгэлийн тэнхээтэй болсон. Одоо хамгийн
байна. Бай яраар. За тэгээд зөв амьсгалаад зөв сэтгэл зүйтэй зөв хоолтой байхад бол хүн эрүүл мэндийг эргэж олж авдгийн байна гэдгийг л одоо мэдэрч яваа ийм хүн байна. Багш нартай ангийнхандаа бүгдээрэнд нь баярлдаг. Манай энэ ангийнхан бол тэр чигээр ийм энерги эрчим тийм сайхан хүмүүс байдаг болохоор бид нар одоо 8 сард уулзаад бол өшөө илүү бие биендээ сайхан зүйлийг өгсөн. За түүнээс хойш би дахиад 2 хил нэмсэн байна. Тэгээд хамгийн сүүлд өгсөн хавдрын имлэг дээр өгсөн бүх шинжилгээнүүд маань үзүүлэлтүүд нь сайхан гараад намайг одоо жилийн дараа ирж үзүүлээрэ гэсэн ийм хариутай одоо тэгээд нутг руугаа буцах гэж байгаа да. Баярлалаа. За баярлалаа бомдгор гэж маш баярлалаа. За баяраа минь ярих гэж байна уу те? Орой минь намайг баяраа гэдэг энэ эрүүл мэндийн сургалтанд 4 жил явж байгаа. Үнэхээр бол миний оншил бол 10,000-ад хамтуудаа тохиодог ийм онш. Эмчилгээг үгсэн ийм онштой. Ийм байдал бол ерөөд нь дотоод эрхтний 5 жил эрхтэнгүүд бол бүгд бол муудсан. Хавдрын энэ хэмжээнд байж хаад одоо бол хяналтнаасаа гарсан байгаа. Үс ерөнхийдөө нүүр мөр биеийн бүх талын юмуд бүгд шарах байж хагаад одоо бол 4 жилийн хугацаанд бол үр дүн бол маш сайжирсан. Амьсгалын дасгалтанд яваад эмнүүдээ хатсан байгаа. Амьсгалын дасгалаар ерөнхийдөө өвчин багч эмнүүд хэрэглэхгүй байгаа. Одоо яг хэрэгжилж байгаа юм нь бол бүрний юм, бүрний юм. 2 юм хэрэгжилж байгаа. Ганцхан амьсгалын дасгалт хийгээд бас боломжгүй байсан. Энэ дээр бол бас зөв хоолтой байсан. Зөв хоолтон дээр юу хахад бенжин ерөнхийдөө авихтэй. Тэгээ ер нь өөрийгөө нөгөө бадгантай тэгээд шартаа хийхээ гэдгээр бол мэдхгүй байжгаад зөв хоол энэ дээр орж ирээд уулын идээд явах юм, сүртэй идээд явах юм байхгүй мөртөө таргалалт явагдаад гэсэн. Буруу цагтаа хоолж исэн бэлээ бас буруу хоол идэж уугаад байсан. Одоо бол миний бенжин 66-тай. Энд орж ирэхдээ 75 кг. Ердөө нам зогссон гэсэн 75 кг. Орж эмчнэр тургээд идэг би турахгүй. Одоо зөв хоолж байгаа харин 66 кг болсон. Энэгээр барахгүй бас хүн чинь бас нэг сэтгэл зүйн талаасаа нөгөө эмийг уухгүй л бол болохгүй гэсэн нэг тархинд нэг мэдээлэл өгчөөд идэм билээ. Тэрийг бол бас сэтгэл зүйн талаас явж маань бэлдэж өгсөн. Зөв сэтгэлгээтэй байгаад, зөв хоолтой байгаад, зөв амьсгаа авч яхад хүн бол ямар ч юм ялан дэлгэх юм билээ шүү. Бидмээр байна. Энэ сургалтанд маань 3 багшийн сургалт бол сайн чанартай, өгөөчтэй бодит байдалтай тулгуурладаг шүү гэж хэлмээр байна. Баярлалаа баяраа. Ямар гоё юм. Би баяраагийнхаа дээрээс хаанаас гардаг хүч энерги юм бэ гэдгийг хөдөө явж хахад бол үнэхээр бас гайхчихсан шүү. Яг энэ ташрамд хэлэхэд үнэхээр одоо хаана л баяраа хаана л юу ажил байна, хаана л юу хийх байна, хаана л ачаа ачих байна. Хамгийн түрүүнд л манай баяраа машины орой дээр гарчихсан ачаагаа ачаал энд ч хоолоо хийгээл энд ч гээл ингээл эрч хүч нь хаанаасаа гардгийг гэмээр тийм эрч хүчтэй бас мундаг эмхтэй байна лээ. Тэрийг тэгээд магтан хэлье. Баярлалаа гэж хэлье. Баярлалаа. Гадаадад олон жил амьдарчихсан. Тэгээд тэр тусмаа биднэрт ингээд яг Монголынхаа нөхцөлд бодиттой хоорыг үйл ажиллагаа явуулахад
бидний хамгийн их туршилт тулгуур болж биднэрт одоо туцаж дэмжсэн хүн маань бол баяраа маань байсан. За бусад оролцогчд маань тийм ээ бас өөрсдийнхөө оролцоо, өөрсдийнхөө одоо тийм ээ идэвхтэй байдлаараа бидрийг туслаж дэмжиж хийж байгаа зүйлийг маань утга учиртай болгож өгч ингэж байгаад одоо та нар маань үнэхээр одоо зүрх сэтгэлээсээ талархаа гэж хэллээ. Өнөөдөр бид гурав хичээлээ заая гэж суугаад байгаа ч гэсэн та нар минь орчихгүй бол бид нар хэдэндээ заах. Тийм шүү дээ. Гурван биенээ хараас сууж байгаа. За Монголдо яваад очиход тийм ээ аль өөр хангаагаас зүтгэн байж ирсэн бурамдаалгагч маань хүн өөрөө зүтгэж тийм ээ хичээсэн цагт болдог гэдэг зүйл байдаг. Тэгээд миний бас нэг хамгийн хүмүүст хэлэх нэг дуртай үг маань юу вэ гэхлээр бид нар хит туслая гэж хичээвч та өөрийнхөө төлөө зүтгэж өөртөө туслахгүй бол үрд нь бүхгүй гэдэг зүйлийг би бол хүмүүст хэлэх дуртай. Яг л бид нар өөрсдөө л өөрчилж чадна, бусдыг өөрчилж чадахгүй. Гэхдээ өөрлөгөө өмдөж харна гэдэг маань эхлээд өөртөө тусалчдаг байгаасай гэдгийг би бол хүмүүст маш их хэлэх дуртай. Тэгээд та нар маань байснараа бидний үйл ажиллагааг дэмжиж байгаа шүү. Орж ирээд өнөөдөр цагаа зориулаад сууж байгаа гэсэн биднийг дэмжиж байгаа. Бидний үйл ажиллагааг төгөлдөр болгож байгаа. Хийсэн зарсан бүгдийн маань дэмжлэг туслалцаа удирдах байгаа гэж нэмэндээ дээс эрчнэндээ гэж альва зүйлс хамтдаа байснараа бид нар өнөөдөр бидний амьдрал төгсөлтэй болж төгс төгөлдөр болж хэн та бүгдтэй шин сэтгэлээсээ хэлье. За баярлалаа. Та нартай бас үнэхээр одоо өнөөдөр өөрийнхөө энэ сайхан үр дүнгуудээ ингээд яриа сууж гэдэг бол энэ бол таны амжилт. Тийм ээ? Таны хичээл зүтгэл байгаа гэсэн. Тэгэхээр өөртөө талархаарай. Бүр өөртөө чин сэтгэлээсээ талархаарай гэдэг үгийг бас хэлье. За ингээд 2 өдрийн минь танилцуулга уулзалт маань ерөнхийдөө ингээд өндөрлөж байна. Тэгээд та үнэхээр өөрийнхөө төлөө эрүүл мэндэ хөрөнгө оруулж өөрийнхөө эрүүл мэндийн үр дүнг гаргая. Энэ олон сайхан хамт олонтой болъё. Эдгэртэйгээ нэгдэж хамтарч ажиллая гэж үнэхээр хүсэж зорж байгаа бол бидэнтэйгээ нэгдээрэй гэдгийг дахин хэлэх байна. За дасгалжуулалт маань 9 сарын 10-нд дараагийн 7 хоногоос эхлээд явах байгаа. За тэгэхээр бид нартэйгээ холбогдоорой. Тэгээд өнөөдрийнхөө алтан сайхан цагаа бид нартай зориулсан та нартай маш их баярлалаа. За Монголд байгаа та хэд маань сайхан амраарай гэдгийг хэлье. За баярлалаа. Баяртай. За эргэн уулзлаа баярлалаа. За баяртай. Баяртай.